Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг иргэн танд хүргэнэ. Эрүүл мэндийн даатгал иргэн бүрт. Эрүүл мэндийн даатгал иргэн бүрт нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаа сонсогч та бүхэндээ эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоонд хэрхэн хамрагдах тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Сүүлийн жилүүдэд халдвар тус өвчин дэлхийд дахин төдийгүй манай оронд ихсэж байна. 2017 онд Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлдсөн агентлагийн хамтарсан багаас хийсэн үнэлгээгээр манай хүн амын нийт нас баралтын шалтгааны 77%-ийг халдвар тус өвчлөл. Тэдгээрийн 32% нь 30-аас 70 насныхыг хамарч цагаас эрт нас барж байгааг тогтоосон байна. Судалгааны энэхүү үзүүлэлтийг багуулан дунд орлоготой бусад оронтой харьцуулахад манай улс дэлхийд халдвар тус өвчний өндөр дархалтай 2 дахь орн болж байгаамаа. Манайд хүн амын нас баралтын шалтгааны 34.2%-ийг зүрх судасны тогтолцооны өвчин, 25.5%-ийг хавдар, 16.6%-ийг өвчлөл ба нас баралтын гадны шалтгаан, 7.3%-ийг хоол боловсруулах тогтолцооны өвчин, 3.8%-ийг амьсгалын тогтолцооны өвчин эзлэж нийт нас баралтын шалтгааны 87.4% ноогдож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харьяа хор тавдрын судалгааны агентлагийн мэдээгээр дэлхийд дахинд түүний дотор манай оронд хор тавдрын өвчлөл нас баралт цаашид өсөх тогтолцоотой байна. Тухайлбал 2012 онд дэлхийд 12 сая, манай улсад 4544 хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2030 он гэхэд дэлхийд 21.6 сая, манай улсад 7500 хор тавдрын өвчлөлийн шинэ тохиолдол болж өсөх тооцоололтой байна. Мөн дээрх тооцооллоор манай оронд хор тавдрын шалтгаантай нас баралт 2012 онд 3050 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2030 он гэхэд 5964 болж нэмэгдэхээр байгаа юм байна. Монгол улсын 2017 оны статистикийн мэдээгээр 100 мянган хүн амд хор тавдрын өвчлөл 196.6, нас баралт 129.6 тохиолдол ноогдож байна. Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдвар сүүлийн 5 жилдээ тууштай буурахгүй, мөн халдвар төвчин тогтмол 28-аас 40%-ийг эзэлж байна. Сүргийн өвчний нийт 3779 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Нийт халдвар төвчний дотор 8.5%-ийг эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон насны ангиллалын дагуу эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт тавигдах шаардлагын хүрээнд хүн амыг нас хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзэлгийг эрүүл мэндийн даатгал даатгуулагч иргэн бүрт хүргэнэ гэж заасан байдаг. Иймээс товлолыг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 3 удаа хэлэлцүүлж шийдвэрлсэн болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмжийн дагуу 18-аас 34, 35-аас 45, 46-аас 64, 65-аас дээш гэсэн 4 насны ангиллаар үзүүлэгчдийг багцлан хамруулна. Бүх насны ангиллалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ, халдвар тус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх бөгөөд энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулна. Даатгуулагчид 18-аас 34 насны урьдчилан сэргийлэх багцад бэлгийн замаар дамжих халдвар, сүрээгийн илрүүлэг үзлэг орно. 40-өөс дээш насны даатгуулагчид нийтдээ 8 төрлийн хор тавдрын илрүүлэг үзлэгийг хийлгэх юм байна. За, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээ чанарын газрын ахлах мэргэжилтэн баяр болттой уулзаад байна. 18-аас дээш насны иргэд эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ийм эрхтэй байдаг. Тэгэхээр эхлээд бас хоёулаа сонсогчдоо яг энэ урьдчилан сэргийлэх үзлэг гэж юу юм бэ гэдэг тухай бас эхлээд тоо мэдээлэл өгье тийм ээ. За, эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь маань болохоор даатгуулагчийн нас хүйс эрүүл мэндийн эрсдэлд үндэслээд одоо товлолт хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгт одоо хамруулнаа гэж бол заасан байна. Энэ болохоор одоо тэр өвчнийг эрт илрүүлэхэд чиглэгдсэн ийм үйл ажиллагаа байгаа. За, үүнтэй холбоотойгоор сая 2018 оны 9 сарын 28-ны өдөр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор
энэ даатгуулагчийг урдчлан сэргийлэх, эрт илрүүлэх үйлчлэг, онцлогоо, шинжилгээнд хамруулах журам маань батлагдсан байгаа. Мөн одоо урдчлан сэргийлэх үйлчлэгийн багц маань ингээд эрүүл мэндийн даатгалын үндсэн зүйлийн тогтоолоор маань бол батлагдаад явсан баг. За энэ журам маань болохоор үндсэндээ даатгуулагчийг урдчлан сэргийлэх, эрт илрүүлэх, одоо өөрөөр хэлбэл урдчлан сэргийлэх, хамруулах үйл ажиллагааг болохоор анхан шатны нэгжээс нэхлээ зохион байгуулад ингээд хэрэгжүүлэх зарчим юм баримтлахаар байгаад байгаа. За мөн даатгуулагчийг урдчлан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг онцлогоо, шинжилгээ нь болохоор одоо хүний нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нь үндэслээд өвчтнийг нь эрт үед нь илрүүлэх, за урдчлан сэргийлэх товлол баталсан төрийн захиргааны төв байгуулахын бодлого шийдвэр буюу за эрүүл мэндийн яамны одоо бодлого шийдвэртэй ингээ уялдаж зохион байгуулахаар байгаад байгаа. Урдчлан сэргийлэх үзлэгийг маань болохоор эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар маань, за аймаг дүүргийнхээ эрүүл мэндийн даатгалын тасаг болон эрүүл мэндийн байгууллагууд. За энэ эрүүл мэндийн байгууллагууд дотор бол төрийн болон төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, мөн хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагууд маань ингээ хамтран хийхээр болж байгаа. За үндсэндээ насныхаа ангиллаар одоо түрүүн би ярьсан хүний нас хүүс гэж яриад байна тийм үү. Насныхаа ангиллаар болохоор 18-аас 34 нас, за 35-аас 45 нас, 46-аас 64 нас, тэгээд 65-аас дээш насны гэсэн ийм ангил байна. За даатгуулагч маань урдсан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа за юун түрүүнд одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж эрүүл мэндийн даатгалд бол хамрагдсан байх ёстой. За урдсан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа болохоор иргэний үнэмлэгтэйгээ за амбулаторийнхоо карттай байх ёстой байна. За эрүүл мэндийн байгууллагууд маань даатгуулагчид маань урдсан сэргийлэх үзлэг онцлогоо хийгээд даатгуулагчид маань ерөнхий зөвлөгөөг өгөөд ерөнхийдөө одоо тань дээр ямар одоо эрсдэл байгаад байгаа юм тийм ээ. Одоо өвчлөх ямар эрсдэл байгаад байгаа гэдэг түүнээс хэрхэн урдсан сэргийлэх талаар зөвлөгөөг, ерөнхий зөвлөгөөд өгүүлтийг даатгуулагчид нь өгөх үүргийг бол хүлээгээд явсан байна. Ингээс насны ангиллаар нь одоо онцлогоо шинжилгээг хувааж штэ багц болгож байна. Ингэх шаардлага нь юу эсвэл яагаад заавал насаар ингэж ангил үү гэдэг тухай. Ерөнхийдөө энэ насны ангиллаа маань болохоор бүх хүмүүс маань болохоор жишээлбэл одоо 18-аас 34 насны ангилд болохоор тэр сүрийн өвчний илрүүлэг маань хийгдээд явах гэж. За дээрээс нь одоо бэлгийн цамын халдварт өвч тийм ээ 18-аас 34 гэдэг бол одоо эд насны хүмүүс байгаа тийм ээ. За ингээд насныхаа ангиллал тохирсон. Жишээлбэл одоо 34-өөс 45 гэхэд бол энэ үед бол одоо цусны талт хэсэг өвчин байж болно. Тийм ээ. За дээрээс нь одоо чихрийн шижин. За өнөө уялдаатаагаар болоо цуснд нь сахар үсэх гэх мэт. За 46-аас 64 насны хүмүүстэр болохоор нөгөө хавдрын идрүүлгүүд маань эмэгтэй хүнд болохоор одоо умаа үзүүний хавдрын идрүүлгийг хийн. Эрэгтэй хүмүүст болохоор төрөө булчирхай гэх мэт. Ингээд одоо хэсэгчтэй тэр тухайн насны хүмүүс одоо ямар эрсдэлтэй байж болох вэ? Тэр эрсдэлийг л одоо илрүүлэх зорилгоор хийгдэж байгаа үзлэг шинжилгээнүүд байна. Хоёр гэдэг өрхийн эрүүл мэндийн төв дээр ч юм очоод ийм шинжилгээнд хамрагч болох уу гэсэн юм асуултаас ерөнхий уг зарчим маань болохоор одоо өрхийн эрүүл мэндийн төвөөсөө эхлээд өөрөлдөл анхан шатны буюу өрхийн эрүүл мэндийн төв байж болно. За дээрээс нь одоо аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгээсээ ингээд хандаад урдсан сэргийлэх үзлэгтэй бол хамрагдаад явах боломжтой байна. Санхүүжилт, бүрийн санхүүжилттэй гэж одоо бүрийн шийдэгдсэн танахаас энэ дээр төсөв мөнгө дээр тусах тал дээр. Ерөнхийдөө урдсан сэргийлэхийн багц маань болохоор үндсэндээ 43,000-аас 65,000 хооронд бол одоо ингэ хэлбэлцэж байгаа. Багцад ямар шинжилгээ үзүүлэхтэй болоод холбоотойгоор үнэн харилцаа адилгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9-ийн 4-т даатгуулагчийг урдсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг онцлогоо шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэл тогтоосон товлолт хугацаанд хамруулан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийн санхүүжүүлэхээр заасан байдаг. Хүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн өвчнийг эрт үед нь илрүүлэх товлолт үзлэгийн бодлого тэргүүлэх чиглэлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлох бөгөөд дээрх бодлого чиглэлийг үндэслэн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах
урьдчилан сэргийлэх багцыг боловсруулсан. Урьдчилан сэргийлэх үзлэгт 18-аас дээш насны иргэд хамрагдах бөгөөд иргэдийн нас, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн хамрагдтал зохих оншилгоо шинжилгээг багтаан насны ангиллаар нь багцуулгасан. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах урьдчилан сэргийлэх үзлэгийн багцыг 18-аас 34 нас, 35-аас 45 нас, 46-аас 64 нас, 65-аас дээш гэсэн насны ангиллаар боловсруулсан бөгөөд зарим насны ангиллалд дэд багцтай байхаар тусгасан гэж мэдээлсэн. Одоо насны ангиллаар ямар шинжилгээ өгч болохыг дуулгая. 18-аас 34 нас. Бэлгийн замаар дамжих өвчлөлийг илрүүлэх сүрье, уушигны хавдар, дотор эрхтний өвчлөлийг илрүүлэх багц шинжилгээ. 35-аас 45 нас. Зүрхний үйл ажиллагаа өөрчлөлт, доторын өвчин, даралт ихсэх өвчнийг тодорхойлох, чихрийн шижин өвчнийг илрүүлэх үзлэг онцлогоо шинжилгээ. 46-аас 64 нас. Зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, доторын өвчин, даралт ихсэх, чихрийн шижин өвчнийг илрүүлэх төрөө булчирхайн өвчлөл, улаан хоол, ходоодны өрөвслийг илрүүлэх үзлэг онцлогоо шинжилгээ. 65-аас дээш нас. Зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, доторын өвчлөл, нүдний үзлэг, улаан хоол, ходоодны өрөвслийг илрүүлэх үзлэг онцлогоо шинжилгээ. Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол. 1. Зүрх судасны өвчлөлд өртөх эрсдлийг эрт илрүүлснээр артерийн даралттай өвчнийг эрт илрүүлэх нь тархины судасны өвчлөл болон нас баралтыг бууруулна. 2. Далд хэлбэрийн жихрийн шижинг онцлох, жихрийн шижингийн үеийн гол хүндрэл болох нүд сохрох, бөөр, зүрх, нүд, хөлний өвчл хүндрэлээс сэргийлэх боломжийг бүрдүүлнэ. 3. Сүрье бэлгийн замаар дамжих халдвар төвчнийг илрүүлэн уушигны бус сүрье өвчин үүсэх. Бэлгийн замаар дамжих халдвар төвчин бусад халдвараас дамжихаас сэргийлж, сүрье болон бэлгийн замаар дамжих халдварыг эрт илрүүлж бүрэн эмчилнэ. 4. Онцлогдож байгаа хор тавдрын 80% нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үедээ илэрч байна. Хор тавдраар өвдсөн хүмүүсийн 60% нь нэг жил амьдрахгүй нас барж байгаа. Эрт үед нь найдвартай онцлох боломжтой элэг, ходоод, улаан хоол, умаан хүзүүний хор тавдарт нийт тавдрын 75%-ийг дангаараа эзлэж байгаа юм байна. Хор тавдрыг эрт үед илрүүлж онцлно. Эрт илрүүлгийн үзлэгт орсноор хүрэх үр дүн. 1. Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судасны өвчнөөс сэргийлж нас баралтыг 14%-аар бууруулах боломжтой. 2. 2030 он гэхэд хор тавдрын нас баралтыг 35%-аар бууруулна. 3. Эмчилгээний зардал буурна. 4. Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй эмчилгээнд гаргах зардал багасна. 5. Эрт үедээ илэрсэн хавдрыг хямд зардлаар эмчлэх төдийгүй хөдөлмөрийн чадвар алдалт багасна. 6. Хавдраар өвдсөн хүмүүсийн амьдрах хугацаа уртасч амьдралын чанар сайжирна. Үргэлжлүүлээд сонсогч та бүхэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний вакцины тухай мэдээлэл дуулгая. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээний чанарын газрын мэргэжилтэн Саран Туяг ярихыг сонсъё. За 2015 оны 1 сарын 29-нд эрүүл мэндийн даатгалын тухай шинжилгээдэн батлагдсан. Ер нь бол эрүүл мэндийн даатгалын тухай хувьд маань 93 онд анхудаа батлагдаж 94 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн. Хэд хэдэн удаа өөрчлөлт орсон. За энэ одоо сүүлийн 2015 онд гарсан эрүүл мэндийн даатгалын хувьд маань нэлийн онцлог хууль байгаад байгаа. Юугаар онцлогтой байна вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний багцыг тодорхойлж өгсөн мөн одоо даатгалагчийн эрх үүргийг нэлийн задлж өгсөн ийм байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ бол өмнө бол нэг 7 үндсэн төрлийн тусламж үйлчилгээ байсан. За энэ хуулиар бол дахиад 7 төрлийн тусламж үйлчилгээ нэмэгдэж ингээ нийтдээ 14 төрлийн тусламж үйлчилгээ болж өргөгдсөн байна. 14 үйлчлэг авах боломжтой гэж байна. Энэ үйлчлэгнүүдийн тухай бас ярил ямар үйлчлэг авах боломжтой. 14 төрлийн багц үйлчлэгээ гээд ингэж за эхний ээлжинд бол хэвтүүлийн эмчлэг тусламж үйлчлэгээ гээд за энэ маань төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллага болоод хувийн эмчлийн эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийн хөнгөлөлтөд эдлэнэ. За энэ юу гэж юм вэ гэхээр ер нь бол өмнө хэвтэн эмчлүүлсэн тохиолдол одоо орон хоногоор нь тооцдог байсан бол сүүлийн үед өртөг оролцсон оншийн одоо бүлгээр тооцоолсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өртөг ойролцоо оншуудыг нэг багц болгоод
Тэгээд одоо өртгийн жингийн тооцоо жишээлх юм бол одоо цус харуулт тий харуултын дараах үлдэц гэхэд нэг 10-аад одоо төрлийн оншийг нэг багц болгоод тэгээд нэг өртгийн жин тооцоо явууч шийтэй. Тэгээд үндсэн тусламж үйлчилгээний үн гэж байгаа. Жишээлх юм бол одоо хэвтүүллийн эмчлэх тусламж үйлчилгээ гэхэд бол улсын эмнэлэгт 300 мянган төгрөгийн тарифтай. Тэгээд тэр өртгийн жингээр үржүүлэхээр одоо улсын эмнэлэгт бол нэг удаа хэвтэ эмчилүүлэхэд 145,500-аас 804 мянган төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй болж байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр за 145,500 гэдэг нь юуны Венес судасны өргөсөл энтергээ ярьдаг тий. Хөлийн Венес судасны өргөсөл. За энэ судасны эмгэгүүдийн үед бол арай өртгийн жин бага байдаг. Энэ үед бол 145,500. За зүрхний хавхлагын мэдсэл гэхэд бол нэлээ одоо өртөг өндөр шаарддаг. Жишээлх юм бол 3 дугаар эмнэлэг бол одоо төрөлцсөн нарийн мэрэгжлийн энэ одоо мэдрэлийн болоод юуны зүрхний мэдсэл дараа бол нэлээ мэрэгсэн ийм эмнэлэг. Тэгэхээр энд бол хийгдэж байгаа зүрхний хавхлагын мэдслийн эмчилгээнд бол бид нэг даатгуулагч хэвтээд барихад бол 804 мянган төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас хэвтийн эмчилгээсний зардал гэж өгч байгаа. Энэ дээр нэмээд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгслийн одоо зарим тусламж үйлчилгээний эмнэлгийн хэрэгслийн зардлыг бол тодорхой хувийг нь устгаж явж байгаа эрүүл мэндийн даатгалын сангаас. Энэ бол одоо бас нэлээд одоо энэ саяын шинэ хуулиар нэмэгдсэн бас иргэд даатгуулагчд минь одоо бас нэлээд хүлээлттэй ийм эрэлт хэрэгцээтэй ийм сайхан тусламж үйлчилгээ байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл сая би зүрхний хавхлагын мэдсэлгээд ярьлаа шүү дээ тий. Тэр хавхлага нь өөрөө одоо бас эмнэлгийн хэрэгсэл эннийх нь үнний 75% нь одоо эрүүл мэндийн даатгалын сангаас 25% нь хувь хүн төлөөд явж явах жишээтэй. За одоо гэмтлийн эмнэлэг гэхэд одоо нэгдүгээр эмнэлэг энтергээд тэгэхэд бол үений мэдсэл тий өвдөгний үе түнхний үений мэдсэл гэдээ хийгдэж байна. За өвдөгний үе гэхэд одоо 5.1 сая төгрөгийг одоо эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийн зардал гэж саяын одоо тэр хэвтэ эмчлүүлсэн зардлаас гадна ингэж иргэд даатгуулагчтай олгож байгаа. За энэ дээр бас одоо үндсэн тусламж үйлчилгээнүүд 7 төрлийн тусламж үйлчилгээ маань нэг даатгуулагч одоо жилдээ 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр саяын миний ярьсан тэр өндөр өртөө тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа эмнэлгийн хэрэгслийн зардал бол 2 сая төгрөгөндөө хамрагдахгүй байгаа. Тэгэхээр 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээний үндсэн одоо нэг даатгалч жилдээ авах эрх нь одоо юу байна вэ гэхээр хэвтүүлийн эмчилгээ тусламж үйлчилгээ, амбулаторийн тусламж үйлчилгээ, онцлогоо шинжилгээний зардал, эмийн үний хөнгөлтийн зардал, за тэгээд совиллын зардал гэсэн ийм зардлуудыг бол тэр 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээний эрхээр бол аавна. Тэрнээсээ илүү гарсан одоо зардал бол хувь хүн өөрөө төлөөд явж явах шийтэй. Бусад одоо саяын тэр өндөр өртөгтэй зардалч гэдэг юм уу. За энэс гадна бас нэг одоо иргэд даатгуулагчид маань маш одоо хэрэгтэй тусламж үйлчилгээ нь ялангуяа сүүлийн үед хавдрын өвчл маш ихсэж байгаа. Тэгэхээр хавдрын өвчлөл өөрөө эрүүл мэндийн тухай хуулиараа төр хариуцах өвчнгээд эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг байсан. Ер нь бол эрүүл мэндийн даатгалын сангаас бүх одоо тусламж үйлчилгээ хариуцах боломжгүй. Одоо цаашдаа бол яг нэг худалдаа авах системж явж байна шүү дээ тийм ээ. Одоо улсын эрүүл мэндийн байгууллагын төсөв одоо санхүүжилт бол төсвийн мөнгө дээрээс нь эрүүл мэндийн даатгалын сан өөрөө олсон орлого гэдэг бол үүний нэг 30 гаруй хувийг л одоо эрүүл мэндийн даатгалын сан эзэлж байгаа. Тэгэхээр төр хариуцах тусламж үйлчилгээгээд эрүүл мэндийн тухай хуулиар заагдсан тусламж үйлчилгээнүүд байдаг. Энд бол одоо сэтгцэн эмгэгүүд байна. Одоо сүрэн халдвар төвчний юунууд тохиолдод байна. Төрөх жирэмсэлтэй холбоотой эмгэгүүд байна тийм ээ. Эдгээрийг бол одоо төр нь хариуцаад явдаг байсан бол одоо энэ эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинжилгээд засагчнаар яасан гэхээр үе шаттайгаар одоо даатгалын сангаас төлбөрийг нь хариуцахаар болж байгаа. Энэний нэг илэрлэл нь хавдрын тусламж үйлчилгээний зарим одоо тусламж үйлчилгээ төр хариуцаа явж байгаа юм. За энэ дээр юу байна вэ гэхээр хавдрын одоо үед хийгдсэн эмнэлгийн хэрэгслийнхэн зардлыг төр нь хариуцаа явж байгаа гэсэн. Дээрээс нь 25 дартай хүмүүс одоо өдрийн хийм болоод туяа эмчилгээний зардлыг нь бас төрөөс өгч байгаа. За энийг бол тохиолдоор санхүүжилж байгаа. Жишээлх юм бол нэг одоо хавдартай хүн өдрийн эмчилгээнд өдрийн хийм эмчилгээ авлаа гэхэд тохиолдол нь 450 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас өгөөд явж байгаа. Одоо миний